how dangerous this place? It's if I walk alone here. If I walk alone, they're filming. Just like what I said, you walk alone. Yeah. Like for Sierra Leone, you know, they like strangers. Yeah. You know, but since and even kidnappers. Kidnapping. Yeah. Kidnap too. Yes, I really have a scared from kidnapping. Otherwise, it's no problem. Kidnapping is difficult. So Yeah. But wait, let's go back. We are free. We are free. Yeah, I'm not afraid. I just hear from them. God have mercy. Forgive them, oh God. Forgive them, oh God. Draw them to you, Lord. You said, oh God, it has you. Манайха би сая уцаа шүүрүүлчлээ. How do I find? За сайн байцгаана уу. Ингээд нэгэн цагт Монгол цэрэг ирчүүд маань инхийг сахиулж явсан Сирилеон улсад ирсэн байна. Тэгээд би нэг юмыг тооцсонгүй балаа юм боллоо. Энэ нисэх буудлал нь одоо энэ байхгүй юу? Тэгээд нисэх буудлаас шууд хот руугаа явж болтгүй юм байна. Энэ нөгөө амар том гол байт юм байна. Бараг нэг цаг шахуу гол гатлаад тэгээд нийслэл хоттой очтсон юм байна л да. Тэрийг нь битсэнгүй балар хүрээд ирлээ. Тэгээ одоо ингээ орой улцсан хойно бол заваар явж болохгүй. Тэгээд энд нэг энэ хоёр залуутай яриад өглөө болтол нэг цаг нөхцөөх нэг гест хауст хоноод өглөө нийслэл хот руу орох юм байна. Одоо ерөөсөө яг энэ хажууд нэг ийм гест хаус байгаа. Тэгээд ийм улсууд би анх удаа ирж байна. Нисэх буудлаас шууд хот руугаа машинаар орж болдог, автобусаар орж болдог, заваар явдаг. Тэгэхээр одоо ингээд цаг шөнийн 1 цаг болж байна. Тэгэхээр бол ингээд явж болохгүй байна. Зам мээр яаж явах вэ? Хөрөнгө оруулалтаар үнцнийг бүтээн. Тэнгэр Капитал үнэт цаасны компани. За тэгээд ирсэн энэ гест хаус байна л жоохоо эвгүй газар байна. Одоо энэ орон дээр унтвал ингээд 4-5 хоног бясаа дагаж явж мэдхээр тиймэрхүү орчин байна. Ингээд бясаа дагчдаг байхгүй амар хэцүү. Тэгээ одоо цаг ингээд 2 болж байна. Өглөө 8-аас тэр онгоцоор хөлөг усан онгоцоор явна. Тэгэхээр ингээд баг энэ чинь нэг сууж мууж байжгаад тэгээ өглөө явсан дээр юм шиг байна. Бүх төрлийн цахилгаан бараг зөвхөн PC Mall-оос. За нэг арай яддаг өглөө болголоо. За ингээд цаг 6:44 болсон. Одоо ингээд зав руугаа явна. За ингээд онгоц руугаа ирж гин. Тэгээд нэг юм туслахтай болчлоо энэ буугаад. Тэгээд одоо нэг дараа надаас нэг типл авах бах л та. Тэгээд за ямар ч гэсэн ингэ одохгүй суулаа. За тэгээд ийм онгоцоор гарах юм байна. Энэ ингээд автомашин жишээ ер нь бүгд бол үүгээрээ гардаг юм байна шүү. За тэгээд энэ завинд онгоцсон дээр бол байхгүй юм байна. Хоол, хүнс бүгд байгаа юм шүү. Тэнд одоо энэ карэ үлдсэн зарж ийн. Энд пандем сайн улсын аян баян хүртэл гуугаад шиг байна. За тэгээ ингээд онгоцсон маань бол маш удаан явдаг юм байна. Явж байгааг нь мэддэхгүй. Ингээд 45 минут болно. Тэгээ 45 минутын дараа бол Freetown гэдэг хот дээрээ бол ингээд очих юм байгаамаа. За энэ доктор ингэж авиасаа үзүүлж бас гойд юм байна. Вау. Вау. Тэжээст жиг нэг авиастыг Америкас Got Talent-д орохоор авиастаа гарна шүү дээ. Вау. Ямар үе ат юм бэ? Вау. За тэгтээ өстө үнэхээр адлын явдалтай явж юм байна. Одоо бидний энэ чимдан бүр энэ ширээ болцсон. Өнөختөд ширээ болцсон одоо миний чимдаа ингэж явж байна. За тэгээд 40 минут ингэ явчихаар минуттэйгээ зузалцдаг юм байна. Даши мэри мэ. Надтай гэрэлмээр байна нэ чи нэг. Камераа царайгаар нугаад. Братан. Эмроо халуун дулаа өмссөн шүү дээ. Ингээд гоё дуу яваад энэ чи одоо энэ зургатан дээр дуу тавьчихсан юм байна. Тэгээ нэг гоё юм уур амьсгалтай. Тэгээ айгу гоё явчих. Энэ ах бит хоёрыг зөндөө үжгэлж байгаа юм.
You marry me. You wanna marry me. Bye bye. Yeah, yeah. No, he's very Yeah, far. okay. My sister. Yeah, your sister. Yeah. Yeah, yeah, yeah. Yeah, my girlfriend. Okay, have a nice day, guys. За ингээд ямар ч хэлсэн хүрээд ирлээ. Тэгээд ерөөсө туслахууд бол аягүй шууд амархан болдсон юм байна өө. Би ячаагч өргөдөхгүй гээл энэ залуу. Ер нь их гоё хүмүүс байна шүү. Ард түмэнд орсон анхны сэтгэл бол надад их гоё санагдаж байна. За ингээд Фритаун хоттой буугаад ирлээ. Тэгээд нэг асуудал байгаа нь надад нөгөө интернет байхгүй байна. Интернеттэй болохгүй бол очих газар руу одоо яаж очихоо сайн мэдэхгүй байна. Yeah, very nice to meet you, my friend. This is my brother Abi. Keke? Yeah. I don't understand. What's the keke? So don't worry. Look at it. I don't understand, my friend. Yeah, thank you. Okay. За энэ чинээс нэг интернет дататай болох гээд үзээд байна. Тэгээд Okay, thank you, my friend. Bye. За ямар ч үсэн ийм түк олж аваад явж гин. Тэгээд чинээс нэлээд зайтай юм шиг байна. Тэгээд очиод бичлэгээ үргэлжлүүлье. Одоо энэ Серломен 8 сая хүн амтаа ус багхгүй юу? Тэгээ одоогийн энэ байгаа хотонд болохоор нийслэл хот нь сая 500 мянган хүн байдаг. Гэхдээ бол ер нь хөдлөөд явхад маш айхтар их хожигдсан, тийм шахацлсан. За иймэрхүү мэдрэмж бол төрж байна. За тэгээ нийтийн тээврээ бол ойлгочлоо. Гол унаа бол түг юм байна. За тэгээ мотоцикл байх шиг байна. За ингэж ямар ч нэг учраа болно. A few moments later. Манайха би сая уцаа шөрүүлчлээ. How do I find? Yeah, I just got to ask this man Yeah. if he see the man pass over there. He said yes. Over there, yes, Yeah, try. yeah. Яана уцаа шөрүүлчлээ. Ловш юм байна. Сая яг ингэ уцаа орохдоо явж идэг байхгүй юу? Систем парк гэж мотоциклтай хажуунаас сүрээд явчихд юм байна. Одоо олохгүй те. Одоо яж ил би ингэ очих хаягаа мэдхээ үлдсэн. Сая нөгөө Google Map-а хараад энэ заагаа явуулсан байхгүй юу? За яста балан юм боллоо шүү. A few moments later. За сая нэг цагдаа дээр бит хоёр гадаа байсныг цагдаатай уулзлаа. Хэлж ойлголцохгүй юм байна. Цагдаа нь хөдлөхгүй юм байна уу. Тэгээд би энэ түк-түкийг авахын өмнө юу яасан? Энэнд нэг хаягаа харуулсан. Тэгээ энэ зүг санаж байгаа бол was it Vincent 10? Vincent 10 гэдэг хаяг байсан л тэгээд за ямар ч байсан ядаж байрлах газар очиод тэгээ миний нэг нөөц утас энэ чемоданд яваад байгаа л та. Гэхдээ ямар ч цэнэггүй байгаа. Тэрэн дээр миний iCloud орцсон байгаа. Яа, айгүй урамгүй болчлоо. Сриланд ингээд одоо ингээд амар төвөг болно. Gmail маань бол орцсон байгаа тэр утсан дээр. За тэгж байгаа л утсаа олъё да. Тэгээ Apple Pay дээр маань нөгөө картууд холбогдсон байгаа. Тэгээ заа нэг яадаг юм байгаа шүү дээ. Маш хүнд байдал орчлоо шүү. Золиг юм аа нэрээ. За ашгүй байрлах газараа зүв болоод ирчлээ. Энд ч бас сэрэгдэл хоцоо залуу байна. Ямар амарч хийжилтийн те нэг харуулхтал энийг баримжаагаар энэ Малама гэдэг газар очив. Can you call my phone please? We try to deal the guy. Yeah. Энэ юу яасан? Надад дугаар авч өгсөн байхгүй юу? Тэгэхээр миний тэр дугаар авсан газар руу энэ холбогдоод нөгөө таньдаг газар нь болохоор тэгээд тэнцэнээс миний дугаарыг олж аваад над руу нэг ярьж үзэн бас би өөрийнхөө WhatsApp руу нэг ярьж үзэх гээд байна. За тэгээд нэг утсаа л болохгүй байна. За нөөц утсаа гаргаж ирээд сэргийлж чинь. За ямар ч байсан миний имэйл хаяг маань орцсон байна. За энэ л аврал шүү. За имэйлгүй бол тэгэл дуусаа штэ. Ашгүй имэйл хаяг байна. Could you find my phone number? Yeah, I will Yes. За тэгээд нөгөө нэг булаасан хулгайч руугаа офлайн би одоо офлайн л байж хат булаасан юм баг та. Тэгээд дугаараа олчвол миний утасны дугаарыг олчвол яриад нөгөө хилцэл хийх гээд байна л да. Мөнгө өгье. Тэгээд миний утсыг буцаага өгчих гээд. Тэр тэргүй iPhone ч ашиглах одоо боломжгүй. Тэгээд би яж итл тэр юу мөг нь ашиглаж мэдэхгүй маа нөгөө байршил мэрслээ яаж харддаг вүлээ. Тэр мэрийг холбоогүй баха гэж би бодоод яасан юм бол. За switch off. Switch off now. За энэ миний дугаар юм байна. Уулын сая олсон. Тэгээд бол
унтраацсан юм байна. За утас ингээд ер нь найдраг боллоо. Одоо миний утас уг нь энд байгаад байна да. 6 км-ийн цаана. Ингээ харчдаг юм биш. My friend, you see? This is my lost phone here. Okay. How do I find? Can you help me? Okay, You have a open- car? open the- Yes, you can try. Энэ ингээ гараад ирж шүү. Миний утас яг одоо хаана байгаа нь? Унтраацсан байгаа шүү миний утсыг. Тэгэхээр энд ирээд унтраасан гэсэн үг юм болов уу? Эсвэл унтарсан ч гэсэн ингээд энэ GPS дээр нь гарч ирээ яваад идэм болов уу? Яад юм бол. Ячил эднийх ингээ интернет амар муутай. Улс даяараа айгүй муу интернеттэй юм байна. Улс даяараа интернет муу. Тэгээд одоо эдний Wi-Fi хүртэл ингээ айгүй муу. Чачи би ашиглах гэхээр болдоггүй. За яг хоо манай энэ өрч цагдаагтай явахгүй бол хөдлөхгүй л гэж ах шиг байл л да. Is your recommended with the police, right? Хөдлөхгүй байна л да. За энэ байрны бороо өнөө өрөө юм уу маргааш өглөө явж өгье л гэж. Наа чи ингээ байршил нь байж ах юм чинь гээд. Тэгээ би одоо тэгээ зүгээр одоо байж хэр гээд ингээд нэг өндөг мөндөг шанж ингэж идэхгүй бол одоо юу ч хийдэггүй хар өглөөгөр усан гоцсон суугаад явцсан. Тэгээ энд одоо нэг юм үхрийн махахгүй юм авсан юм сүүлний годон мод юм баг өгсөн юм хайшаа. За тэгээд нэг юм ямар ч 3 өндөгтэй тэгээд юм идээд. Тэгэхээр хүний нутаг бол хүний нутаг юм да. Одоо тийм Монголтой байсан бол одоо айл хэзээний би ингээл та гис гараад тагтдаг гэж явж байна. Энд одоо ямар ч тийм боломж алга нөгөө түвтүүхийн залуутай цагдаа дээр очисон. Цагдаа бол баг амар ялархаал ингээл ер нь тиймэрхүү зам байдаг штэ. Тэгэл хөдөлгөөргүй байсан. Тэгэл одоо энэ хоёрыг хараад байж юм да. За ямар ч байсан тэгээ нэг юм идэх. Одоо энэ годон сүлээ мөлчөөд байхаас тэгээд хүний энэ юу байгааз зүн сөвөн гэж их сонирн байгааз таад миний Буркина Фасо бичлэгээс үтсэн бол би ингээд нэг утаснуудаа яг нэг гаргаж тавьж харуулж ирсэн шүү дээ. Одоо энийг хулгаад алдуул ингүүл дээрэмдүүлвэл энийг ингэдэг. Яг тэгээ байж идэл дараагийн улсад уцаа алдчихъя. Тэгээ натаа бас юу яадаг вэ? Энэ бичиж байгаа камераас гадна дахиад бас нэг юм нөөц камер явдаг. Тэгээ одоо камера ямар нэгэн байдлаар булаалгаж барих юм бол энэ камера гаргаж ирнэ. Ингээд банкны 4 карт явдаг. Union Pay, Mastercard, Visa card. 2 Mastercardтай, 1 Visa, 1 Union Payтэй. За тэгээ одоо ингээд камера харуулсан чи камера шүргэлчих үдээ. Burkina Faso утсаа харуулад утсаа шүргэлцдэг. За ер нь бол нэг ийм бэлтгэлтэй явдаг юм аа. Тэгээд ийм байнгын нөөцтэй. Тэгээд зүгээр та бүхнээс асууя одоо яг над шиг ийм байдалд ингээд Сэрлэонд орсон бол та ямар арга хэмжээ авах байсан бэ? Би бол одоо үнэхээр ингээд бүр толгой өрөхгүй. Одоо би өөрөө яваад худлаа, цагтаа худлаа. Тэгээ одоо энэ хоёрыг хараад байхаас өөрөө надад хийж чадах юм болго. За тэгээд яг та хэд миний оронд ирсэн бол яах вэ гэдэн доор комментээр бичээрэй. За энэ тэгээд ийм юм байж та манайхаа. Энэ хот маань бол тэр чигтээ ийм усны асуудалтай юм байна. Цахилгааны асуудалтай юм байна. Одоо ингээд тог тасарцсан. Тэгээ сая би асуусан чи юу яа гинэ. Тог бол ингээд ерөөсө байнгын тасарна. Шүн мөн бол тоггүй байд юм шиг байна. Тэгэхээр чи энэ тогтой байсан чи энэ ингээд бараг үлээдгүй юм билээ. Тэгээ одоо эн чи ингээд шумуул бол бас зоо штэ. Чанга шүү. Энд ер нь бол нэлээд шумбах юм байна. Тэгээ ингээд усаа нөөцлөөд авчих гэж байна. Ус бас ингээд байхгүй болчих юм байна. За тэгэхээр эн чи Сэрлэнд нэлээд чанга байх юм дээ. За, бороо маань ямар ч хэлсэн дагуулад гарлаа. I'm sorry to disturbing you. I'm sorry to disturbing you. No problem. Yeah. За, одоо нөгөө хөдлөөд байгаа газраас ганцхан километрийн зайтай уул нь ойртоод ирлээ дээ. За, бид хоёр одоо нэг 400 метрийн цаана ирсэн байгаа. Тэгээ ийм өчигтэй залуучууд бол энүүгээр дүүрэн байна л да. Тэгээд мань хүн нөгөө аюулгүй байдлаа бодоод хүн авах ёстой гэдэг нөгөө цагдаатай яриад ах шиг байна одоо. Уг нь миний бодлоор зүгээр очичмоор байгаа байхгүй. За цагдаагаа хүлээсээр байна. Тэгээ одоо энэ байна гол нь цагдаагаа хүлээсээр байтал нийтдээ 55 минутын өмнө бол энд байсан байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо энд бол бас яг байгаагүй нь бол мэддэхгүй энэ ямар удаан байрсан автад хэрэгждэг юм бэ те. За одоо ингээд нөгөө цагдаа ирэхийг хүлээсээр л нуцсаар яриад миний бодлоор бол ийм байгаа байхгүй. Одоо энэ юм зам шүүрдэг энэ мотоциклтай юу альч улсад ийм гарууд чи нөгөө бодлоотой нэгнээ мэдчихийдэг байхгүй юу? Хаана юу хийсэн, яасан хийснийг. Тэгэхээр бол энэ залуу уг нь очиод ярьчмаар байгаа байхгүй юу те. За энэ ч ингээд ийм жуулчин уцаа
булаалгасан байна. Тэгээ бид нар цагдаа магдаа гэж дуудахгүй. Тэгээ ингээд мөнгө өгье. Тэгээд тэр хүнийг одоо олоод тийм ээ яг энэ чи мэдээлэлтэй байгаа шүү дээ чинь хоорондоо. Тэгээд тэрэндээ мөнгө өгье гэдэг хэлчихээ цагдаа магдаа гэхгүй гэдэг. Ингээд нэг яриад авчмаар юм шиг надад санагдаад байгаа. За одоо яг хөө цагдаа нэрсэн юм шиг байна даа. За юм энгийн утастай хүн ирж байна. Тэгээд одоо ийшээ ингээд нэг 400 м яваад за тэгээд байвал байгаад байхгүй юм байна. Одоо харлаа 2 минутын өмнө 100 м-ээр чөл байсан байгаа. Энэ ямар удаан шилжүүлэлт юм бэ? Айхад 2 минутын өмнө 100 м-ийн зайтай байсан байна. За ямар ч нэг Google Translate энэ ашиглаж байгаа санаагаа ойлгууллаа. Энд ч тэгээд хүмүүстэй яриад зогсоод байна л да. Яагаад тэгэхээр нөгөө iPhone чинь дахиж ашиглах ерөөсөө ямар ч одоо боломжгүй шүү дээ. Одоо тэр шүүрсэн хүн бол ингээд нэгт хүрэг болгож чадахгүй. Тийм учраас яг энэ хавийнх нь энэ гарууттай ингээд яриад за ингээд та хэд мэдээлэлээ тэр хүнлүүгээ холбогдоод тэгээ ингээд яахчгүй зүгээр мөнгө өгье. Тэгээ наад зүгээр уцаа буцаага өгч хааштай чамд нэгт хүрэг болохгүй гэдэг ингээд иймэрхүү байдлаар яриулаад байна. Тэгээд хүмүүстэй яриад л манай хоёр ямар ч хийсэн. Yes, thank you my friend. You tried your best. Yeah, it's my pleasure. Yeah, thank you so much. За ингээд юу яалаа? Саяны нэг баахан ерөөс өглөөнөөс хойш нэг тэр газар эргэлдээд байгаа байхгүй юу? Тэгээ тэр хавийнханд нь аягуулсан нөгөө зар хүргүүллээ манай өөрийнхөө утасны дугаарыг өгөөд тэгээд ингээд хэрвээ одоо энэ утас ингээд энэ тэндээс олсон хүн байвал юу ягаарай? Ийшээ холбогдвол ингээд мөнгө өгөөд авъя гэх. Тэгээ нөгөө хулгайсан хүнийхэн жихэнд нь хүрчих юм бол бас нэг ингээд газраас олсон гэдэг манай өндөө холбогдож магадгүй л те. За гэхдээ би бол юу нэгээд одоо мартлаа энийг. Дахиж одоо би ингээд find my хараад те. Яг энэ хажууд байсан ч очихгүй тэгээд өөсөө яаш ингээ орхичий гэж бодчих. Тэгээд гарах юм гараад ингээд гар зүйд хааж байгаа юм байгаа. Нэрээ устас чавсан зүг болсон байх шүү. Энэ ингээд тог нэрнхүүд хусна байхгүй болчих юм. Нэг сайхан шүшүүрт орё гэсэн чи байхгүй. Ингээд одоо ус нь одоо хизээч ирэх юм байгаа. Доороо дуусчих юм бол яад юм бол. Тэгээд бас нэг юу яачдаг юм бэ? Нэг л бүтлгүй нэ би Сриланд юус анханасаа. Би та нар үзчихсэн бол би өмнө нэг Бенин гээд улсад Сомалиас Бенин хөдлөөд нэг амар бие өвдөд. Тэгээд нэг тэрэн шиг юм болчиход их нэг сүүлд бас Кувейт өвддөг ш. Яг ингээд нэг ханаа төрөх гээд мэддэгдээд байна л да ингээд яриа гуншаад энүүгээр хуураа өргөөд. Тэг ямар ч орой нэг трафлигоо уугаад унтхий. Тэгээд одоо маргааш бие харъя да нэр арай бүтлгүй нэ. Срилан бол ч үнэхээр хүлээж авахгүй байна. За ингээд шинэ өглөөний мэд хүргэе. Тэгээд өчигдөр нөгөө трафлигоо уугаад унтсан чинь би харьцангуй гайгүй болсон болохоор одоо гараад ирсэн байна. Тэгээд одоо бит хоёрын мөнгө сольж ийн хэз 2000. Yes sir. Мөнгө сольж ийн. Тэгээд юу яалаа? Манай энэ бороо маань надад хөтөж хийж туслая гэд. Тэгээд thank you my friend. PC болынхоо футболкийг өмсүүлээд хөтчөөр аваад гараад ирлээ. Гэхдээ манай хүн бол ерөөсөө мөнгө төрөг надаас авахгүй гэсэн. Гэхдээ би бол мэдээж одоо ингээд юу яана? Ингээд 2 хоног яваад мэдээж мөнгө өглгүй яах вэ? Тэгээ зүгээр сайхан сэтгэлээр бол явж өгч байгаа. За тэгээд эдний одоо энэ мөнгөнд дэвсгэрт байна шүү дээ, тий. Хамгийн том мөнгөнд дэвсгэрт нь энэ 20 байдаг. За тэгээ 10 тэгээд хамгийн бага нь бол нэгтийн мөнгөнд дэвсгэрт байдаг. За $1 бол 23 одоо эдний леон гэдэг мөнгөнд тэмдэгттэй тэнцдэг гэсэн үг. Тэгэхээр эдний нэг мөнгөнд тэмдэгт манай улсын 620 төгрөгтэй тэнцэж таарч байгаа. Тэгээд нөгөө манайх нөгөө юуг ингэж ойлгоод идэх юм бэлээ. Энэ долларын төгрөгтэй харьцах шиг болохоор тухайн орны эдийн засаг энэ гэдэг буруу ойлгосон байдаг юм билээ л дээ. Одоо жишээ нь Солонгосын 1300 вон бол 1 Америк доллартай тэнцдэг. Тэгээд саяны энэ Буркина Фасо гээд миний тэр өнгөрсөн улсууд тийм ээ. Того мого бол $1 550 бол тэдний мөнгөнд тэмдэгттэй тэнцдэг ийм байсан. Тэгээд энэ төгрөгөн байна. Тэгэхээр ч одоо нөгөө Солонгос улс одоо эдрээс доор эдийн засгт улс гэсэн үг бол биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм бас нэг эдийн засгийн нөгөө буруу ойлголттой байдгийн билээ. За одоо бороо намайг яг энэ Срилан улсын Фритаун хотын хамгийн ингээд гоё газар намайг авчирч ирээч гэд хүссэн. Тэгээд сайхан далайн ирэг дээр авчирсан байна.
Тэгээ яг энэ хойно байгаа энэ барилга бол юу юм бэ? Night club юм байна. Энэ далайн ирэг дээрх. Тэгээд шөнө бол 10 гээд онгоогоод энэ ч бол их гоё шоу зингээ болдог. Энэ хэсэгтээ бол энэ бол нэг Lonely Beach area гэдэг. Одоо is this also luxury place, right? Yeah. Lonely Beach is luxury. Тэгээ хамгийн нөгөө тансаг одоо юм гоё орчин гэсэн үг. За тэгээ энэ ч бол ингээд сайхан Атлантын далайн ирэг дээр хүүхдүүд хөл бөмбөг тоглоод тэгээд энэ Сэрилэн улсад манай Монголын ихэнх сахиулагчид яах гэж ирж исэн бэ гэхлээр энэ улс маань бол алмазтай одоо diamond гэж хэлдэг тийм ээ. Алмазтай. Тэгээд тэр алмазаа төр засаг нь ашиглаад за тэгэнгүүт нөгөө төр засгаа эсэргүүцсэн нөгөө нэг хэсэг нь одоо бас авилгатай байна энэ төргээд эсэргүүцээд тэр хэд хоорондын ерөнхийдөө зөрчил болоод тэгээд бол ийм иргэний дайн руу орсон байдаг. За тэгээд бол Монголын цэргүүд маань энэ иргэний дайныг зогсоохоор бол инхийг сахиулах одоо ажиллагаанд оролцож одоо энэ Сэрилэн улсад бол байрлж исэн байдаг юм аа. Тэгээд өнөөдрийн нөхцөлд бол энэ улс маань бол одоо ядуурл нь яг хിവэрэ байгаа тухайн үетэйгээ 60% ядууралтай. За үүнээс 30% нь бол одоо маш бүр экстрим хүнд хэцүү ядуурлын төвшөнд байдаг. Тэгээ бит хоёр бол одоо удахгүй тийшээгээ явна. Яг тэр бүр 60% хамгийн айхтар ядуурлалтай 30% рүү. За очих юм байгаа. За тэгээ нэг хүнд ногдох одоо орлого дотоодын нийт бүтээгдэхүүнээр $500 гэдэг чинь Монголоос нэг 12 дахин бага. За ийм эдийн засагтай улс байна. За тэгээд яг энэ далайн эргээ дагаад авахад ахаар ингээд энд амьдарч байгаа хүмүүсийнх нь байшин за тэгээд энд үйлчлэгээр ингээд кофе шоп моп гэл хамаагүй өөр байна л да одоо монголчууд ярил тийм ээ нэг нөхдийн ам ч юм уу зайсан майсангийн урагшаа баг тэнгэр их тэнгэр энэ төр хавцаан л одоо яваад байна гэсэн үг. Казино байт юм байна. Иймэрхүү казино jackpot мод гэж бичсэн далайн эрэг дээр. За тэгээд Сэрилэн улс маань бол 1961 оны 4 сарын 27-нд тусгаар тогтносон байдаг. Бас хэрцэнгүй юм залуу. Тэгээ өнөөдөр бол 4 сарын 25-ны өдөр. Гэхдээ энэ бичлэг маань магадгүй 5 сарын сүүлээр энэ төр бараг орох бахаад нөгөө 7-7 хоногоор орж явсаар байгаад. Тэгээ 2 хоногийн дараа бол бүр яг ингээд галзуу бол баяр нь болох юм байгаамаа. Ард нийтээр шуугантай. Дааж тэр өдөр нь би бол диспутал дээр очиж хонно. За ингээд сороолт руугаа ороод ирсэн байна. Ишээгээ ингээд амар эхэлж шүү. Хогтой тэгээд хогнуудаа шатаачихсан. За тэгээ алхаж үзнэ. Тэгээд одоо ингээд жишээлбэл энд ингээд тоглоод байгаа хүүхдүүд юу юм бэлээ л дээ. Би ингээд одоо энэ чинь ингээд зүгээр явж байгаа бол ханаа төрчээд шүү дээ. Ерөөсөө Африкаар нэг сараас илүү явхаар заавал нэг ханаа төрдөг. Одоо тэр нь над дээр илрээд байгаа юм. Тэгэхээр нөгөө дархлаа бид нэр өөр юм бэлээ л да. Аз хүмүүсийн дархлаа. Одоо энэ хэд бол ингээд одоо энэ чинь ингээд бүх төрлийн хогийн дунд сэлээ тоглож шít. Тэгээ ингээд нэг дархлаанууд нь суугаад байдгийн юм шиг байгаа юм. Би бол ингээд нөгөө Аз хүн болохоор жоох ингээд сар гараа явхаар л заавал ханаа төрдөг. Явах тоолондоо. За ийшээ ингээд хөрсөн их зөөлөн балбагнаад эхэлчихэж байна халахаар. Hello. How are you? Hey, how are you buddy? Одоо ингэж байгаа энэ Creole English-ээр байна шүү дээ. How do you say how are you? Howdy buddy. Howdy buddy гэж хэлдэг. How are you гэдгийг. Ингээ энэ нөгөө юу л та Английн колони байсан 18 дахь зуунд. За тэгээд тийм болохоор яг өөрийнх нь үндсэн хэл нь англи хэлтэй нь холилдсон. Тэгэхээр hello үндсэн хэл нь англи хэлтэй холигдсон. Тэгэхээр бол ингээд ялангуяа англи хэл сайнгүй мань мэт бол ойлгоход айгүй хүндрэлтэй байгаад байгаамаа. Одоо фон утсыг фүн гэж хэлдэг. Фүн. Тэгээ ингээл яхаж ойлголцохгүй байгаа юм шиг. За тэгэд нь булан хэсэгт нь бол энэ заваар энэ хүүхдүүд залуучууд мод цуглуулдаг юм байна. Hello. За яга камер бичлэг хийгээд байгаа гэж байна англиар. За манай боруулын ард зохицуулаад байна. За тэгээ яг юу вэ наа? Мэдээж л аргагүй л энд ирээл нэг гадаад хүн бичлэг хийгээд байхаар таатай бол хандахгүй жоохон төрөмгийн байна хүмүүс. За ингээд энэ орчин бол иймэрхүү байна. You're very smart guy. You. Thank you.
You explained it good idea. Very smart. За тэгээд 8 сая хүний 60 хүн ядууралтай гэдэг чинь 4 сая 800. За тэр 4 сая 800 мянганы 30% нь бол одоо яг ийм экстрим ядууралтай амьдардаг гэхээр нэг 2 сая 400 гаруй хүн. За ингээд Сирилиан улсын хаа нэгтээ ер нь иймэрхүү байдалтай амьдардаг гэсэн. Тэгээд түрүүн бол хэлснээр ажил байдаггүй. Тэгээ өөртөө бол ингэж юм зардаг. За ийм хүмүүс байна. Манай энэ нөхөр чинь тэгээд ийм нөгөө Иесусийн бас айгүй хүчтэй итгэгч юм билээ л дээ. Өчтөр надад хэлсэн. Тэгээс энэ залуутай шашин ярьж ирсэн нь гинт юу гаргаж ирээд тайлбарлаад унах юм. Библийн талаар яриадах шиг байна. Сая тэгсэн бохгүй энэ залуу би христиан нэтргээд ярьсан. Тэгсэн жилийн хоёр чинь жигтэйхэн юм яриад хэлсэн. Актын 2:17, Хосалийн 6, Джеймсийн 5:16 тэгээд манай ингээд сүмхлээ хөвчөд юм байна. Энэ дотор ингээд ус бодож байгаа юм байна. Hair color. You pay this. Yeah. Мөнгөгөөрөө гэж имжлэг хэлсэн чинь. За манай өнгөний нөгөө би Библийн тайлбар нь дуустдаггүй. Yeah, madam. Thank you. Yeah. Welcome. It's which color? Palm. Nice. Bye. Thank you. За яг ಈ шиг орж ирэнгүүт бол өнөр амир байна. My friend, let's go back. Yeah. Don't be afraid. Yeah. I'm not afraid. Just a health problem. За би нөгөө би өвдөд байдаг. Өвдөхгүй байдаг. Тэгээ яг ийм юун дээр явах бол амар яна масгүй. Амар шүү дээ. And also, you will take videos of Yeah. what is going on, Yeah. right? By exploring, expanding to the world. Okay. Those who have good intention for this Yeah. country, they will know that yes, Yeah. Sierra Leone need help. Yeah. Sierra Leone need Yeah. support Yeah. from the outside world, from God Yeah. Himself. You understand? Yeah. Understand. Although yes, God will not come down Yeah. and give us work unless Yeah. we pray for connections. Yeah. So God will make the connections. Яг энэ орчин бол амар юм байна. Дандаа өвдсөн хүмүүс ба шүү дээ. Do they have any sickness, my friend? Do they have any sickness? Yeah, sickness. Энэ өвдсөн хүмүүс байгаа юм байна. Yeah. Wow, yeah. Now, Энэ дандаа өвчтөн хүмүүс хөвтөж байгаа юм байна. За манай өнгө одоо нөгөө юугаа тайлбарлаад унах нь. Библиэ. Одоо энд байгаа хүмүүс ингээд дандаа өвчтөн байх нь шүү дээ. Бүгд ямар нэгэн байдлаар. За энд нэг уралж байна. За энд өстө хогны энэ өндөр амар байна. Манай өнгө одоо залбирлаа билүүлж байна. Yes, I have to film him. Yeah. За манай өнгө сая ингээд хараа. Нөгөө Есүсийнхээ айлт бүрийг айлтж байгаад одоо бүгд тойрч зогсоод залбирая гэж ах шиг байна. Ингээд гар гараас хөдөлж байгаа залбирдаг шүү дээ, тий. Манай хүчин пастор юм биш үү бараг. За энийг дуусгаар асууя да. I stand here before my brother. За эзэн Есүс минь ээ би ингээд ах дүүсээ хамт тантай зогсож байна. And as a called servant of God, in the mighty name of Jesus Christ, За Father, this is not their position. This is not their condition. This is not their life. This is not what He created them for. Lord, I pray unto you, Lord. Lord, have mercy. Lord, have mercy. Forgive them, O God. Forgive them, O God. Draw them to you, Lord. You said, O God, if my people whom I created, if they За манай хүмүүс тэнэ үнэхээр байлдан дагуулж байна дөө. serve you, they need to know you. They need to understand. Бурхан та бүхэнд хайртай маятай гэж ямар ч хэлээд байна шүү. Not to share your word. Яа, миний энэ нэг маск зүүх хэрэгтэй байсан байна. Дааш би мэдсэнгүү. Яг бүр ийм амир гэж өстой мэдсэнгүү. Маскгүй жоохон сэвтэл байна. Би сая бүр огоод удаан зогсож чаддгүй. Манай хүн одоо тэнцээ
Тэгээд 40 минут бараг болж байна. Би тэгээд дэвчихгүй ганцаараа доошо буугаад ирлээ. Манай нөгөө юугаа Есүсээ уншаа заагаад тэр амир дунд чи би удаж чадахгүй сая бүр огж гарч ирлээ. За тэгэхээр манай дуусаад хүрээд ирэхэд энэ чи хүлээж ий та. Энэ цаашаага ингээд явбал бол угаасаа замбраагүй том юм байна. Бүтэхгүй юм байна. You are very good speaker and pastor. You very good lead the people, manage the people by Jesus. By Jesus. Yeah. But my body, my health, feeling bad. Now we have to go out in the distance, please. Okay. Yeah. I had needed the mask, but now it's finished. Yeah. I know you are not comfortable in that place. It's very difficult life. I know. За өглөөний мэндэ ингээ өнөөдөр би энэ юу яачаад байна. Энэ одоо байрныхаа бороогийн сүм дээр нь ирсэн байна. Тэгээд өнөөдөр ийм том залбиралтай юм байна л та. Тэгээ бит хоёр нэг шимпанзегийн хамгаалах газар руу явах гээд байгаа. Гэхдээ манай хүн эхлээд ингээд сүмээрээ орж залбирлаа үлдэх ёстой гэдэг нэг 2 цаг гарын энчээ болоод за тэгээд бит хоёр цаашаа үргэлжлүүлээд явах юм байна. Борогийнхоо залбирлын ажлыг амжуулах гэж 9:30-аас яг 12:30 хүртэл 3 цаг залбирлаа. Тэгээд би хүүхэд байхад бүр 5 настай байхад илүү манай 5 шард нэг юм сүм байдаг байсан. Тэгээд очихоор нөгөө гоё жихэр мэхэр борцсон морцыг өгдөг. Тэгээд тэрнээс хойш бол яг ингэж цуглаанд явж байгаагүй юм байна. Тэгээ яг хөө ер нь бол энэ юу яалаа? Их гоё тийм одоо нөгөө сэнстэй тийм ээ. Гоё юм цагаан орчинд бол гоё энерги л авлаа л та. Тэгээ ингээд одоо энэ бол миний 113 дахь ус. Тэгээ ер нь би энэ нэг жоохон юмнаас юм аж аргалыг мэдэрч сурчаад байгаа. Одоо нэх гоё юм тухтай орчин зүгээр л суух тийм ээ. Нэх гоё цэвэрхэн гал тогоотой газар орж хоол идэх тийм ээ. Тэгээ нэх гоё кондишнтэй газар хэсэгхэн суух ч юм уу ингээд тийм зүйлүүдээс их гоё аж аргал мэдэрч сураад байгаа. Тэгээд бол сайхан байлаа. За бороо одоо намайг аваад Ширэнгэн ойлоо ороод ирлээ. Ингээд түн утахгүй шимпанзегийн асрах газар байна гараад их баха. Тэгэл алхуулаад байна халуунд. За ингээд шимпанзегээ хамгаалах төвдөө ороод ирлээ. Тэгээ эн чинь ингээд байж шимпанзе. За мөн энэ доор байдгийн байна л да. Хооллоод ах шиг байна. Тэгээд энэ бол нөгөө Европын холбооны санхүүжилт дээр энэ шимпанзе гэдэг амтныг бол хамгаалж ингэж байлгаж байгаа юм биш. Тэгээд яг энэ шимпанзе гэдэг сарамгч чинь нөгөө ингэдэг юм байна л да. Хүмүүс ингээд тижээх гэж ингэж багаас нөгөө монд байхад нь гэлүүгээ авч яваад тэгээд томорхоор эн чинь нөгөө ааш зам маань эвдэрдэг юм байна л да. Тэгээ ингээд хайчдаг юм байна. Тэгэхээр нөгөө байгальд амьдрах чадваргүй ингээд баларчдаг. Хоёрдож ингээд хууль бусаар бас эднийг айгүй их ингэж юу байдаг юм байна л да. Хулгайлдаг ойгоос. За тэгээд одоо гимтсэн бэрчсэн болон хулгайлагдсан за ийм шимпанзе сарамгчинг ингээд Европын холбооны дэмжлэг санхүүжилтээр за ийм хамгаалдаг байх нэ. Тэгээ шимпанзе чинь бол 90% хүнтэй адилхан гэж үздэг бүх юм нь. Тэгээ хүн төрөлхтөн бол даруйны онлоор анх шимпанзе гэдэг сарамгчингаас сарамгчингийн хувьслийн явц гэж бол үздэг шүү дээ тий. За тэгэхээр нэг ийм газар ирлээ. За тэгээд нөгөө айхтар том голоо буцаж гатлаад нисэх буудлынхаа хажуутлын гест хаусн дээр ирсэн байна. Тэгээд Сирлон улсын ард иргэд бол ер нь бол нийтлэхээр идэхтэй ихгүй найрсаг бол дажгүй хүмүүс байлаа. Тэгээд ялангуяа миний энэ байр одоо Фритаунд байрлсан тэр байрны маань эзэн бол тун одоо давгүй сайхан залуу бүр азар одоо таарлаа. Одоо түүнээс ш тэгээд өөрийнхөө утсыг хаяад би хэрвээ запас утсгүй байсан бол тэгээ за нэг хогийн эзэнтэй нэг хогийн улгайчтай нэг юм байранд орцсон бол за тэгэл ингээл бол дуусаа. Тэгээд одоо ямар ч хэсэн ингээд аюулгүй сайхан маргааш Сишэл улс руу нисэх гэж байна. За тэгээд одоо нөгөө нэг гол маань энэ юм шүү дээ. Одоо би энд байна.
Тэгээ энд болохоор Freetown гээд хот маань байна. Тэгээ миний гар утас маань iPhone 17 маань энд байна. Тэгээд ийхүү ингээд үрдмөх Сирлон улсад бол утас маань ингээд нэг энэ хавцаал ингээд үлдлээ. За тэгээд монголчуудын маань өмнө бас эрд цэргүүдийн маань ирж инхээс эхэлж ирсэн энэ газар одоо бас тэгээ ингээд Монголоос ирсэн утас маань нутгаал ирсэн юм болоо да гэдэг шиг. За ингээд баяртай гээд гар утсандаа сайхан хэлээд за ингээд бүгдээрээ дараагийн улстай уулзцаая.